Буддизм гэж юу вэ? Шашин уу эсвэл сэтгэлийн дасгал уу? Буддизм бол энгийн шүтлэг биш. Олон хүн буддизмыг бусад шашин шиг бурхан шүтэж залбирдаг шашин гэж боддог. Жишээ нь сүм хийдэд очиж мөргөх, тахил өргөх, маань мэгзэн унших зэргээр буян үйлдэл бурхтыг баярлуулж тэднээс ивэл авна гэж найдана. Гэвч ийм хандлага нь буддизмын жинхэнэ мөн чанарыг илэрхийлэхгүй юм. Учир нь зөвхөн энэ насны эд материал эрүүл мэнд урт нас гэх мэт хорвоогийн ашиг тус хайн мөргөж гуйж байгаа нь буддийн номын гол зорилгоос гажаас хэрэг юм. Буддизмын үзлэр бол тухайн үйлдэл бүрийн цаад санаа нь сэтгэлээ дасгалжуулж эгоогоо өөрийгөө чухалчилсан бий гэсэн үзэл дарах явдал байх учиртай. Буддизм нь гадаад бурхтыг дахин шүтэж хүсэл биелүүлэхэд оршихгүй. Харин өдөр тутам өөрийн сэтгэлийг дасгалжуулах философи гэж хэлж болно. Бурхан багш амьдралын зовлон болон зовлонгийн шалтгааныг нээн таньж түүнийг арилгах замыг өөрийн биеэр туулж үзсэн тул түүний сургаал нь өөрийн биеийн туршлагаас урган гарсан үнэн ном юм. Харин өнөө үед олон хүн өөрийн оюуны түвшинд ойлгосноо тайлбарлах нь бий тул тэдний хэлсэн бүхэн маргаантай эсвэл бүрэн найдваргүй байж болно. Бурхан багшийн амьд сургаал болох дхарма буюу ном нь түүний өөрийн туулсан үнэн учраас үл маргашгүй хүний зүрх сэтгэлд хүрч чаддаг билээ. Ийм учраас л буддизмыг зөвхөн мухар сүсэг биш, бодит үннийг таниулсан сэтгэлийн шинжлэх ухаан гэж ойлгох нь зүйтэй. Эго буюу би зовлонгийн үндэс. Будда бүх зовлонгийн уг үндсийг эго буюу би гэсэн үзэл аминчхан санаа гэж тогтоосон. Энэ нь өөрийгөө бусдаас тусгаар энэ тэргүнд тавьж хит өргөмжилдэг буруу хандлага юм. Бидний бүхий сэтгэлийн түгшүүр, чанал, уур хилэн, хатаа жөтөө зэрэг үе олон сөрөг сэтгэл хөдлөл энэ эгогоос урган гардаг. Хинч зовлон шаналл хүсдэггүй атлаа хүн бүр энэ эгогийнхаа иргэшээлд орж зовлонгийн үндсийг өөртөө тээж явдаг. Ердийн хүмүүс өвдөхөд эмнэлэгт хандаж сэтгэл тавуурхад сэтгэл зүйчид очин эм тариа уулгах зэргээр гагцхүү төр зуурын эмчилгээ хийлгэдэг. Гэвч эдгээр нь зовлонгийн шалтгаан болсон эгог устгаж чадахгүй тул өвчин, стресс, зовлонд автагдсаар байдаг. Буддизмын арга зам нь зовлонгийн уг шалтгааныг олж устгахад чиглэдэг онцлогтой. Бурхан багшийн сургаалын агуун чухам энд оршино. Тэрээр эгог бүрэн таньж түүнээс ангижирсан учраас гэгээрэлд хүрсэн юм. Бурхан багшийн дүрийг шүтэх, намтар түүхийг нь сонсохоос илүүтэйгээр түүний олж нээсэн инрэл нэгүсэл, хайр, асрал болон бэлэг ухааныг ойлгох нь чухал. Буддизмын бүх урсгалын Хинаян, Махаян, Важраян гэм зорилгоныг эгог дарах, сэтгэлийн зовлонг арилгах. Харин хэрэгэлдэг арга барил, номлол нь ялгаатай байдаг. Тухайлбал Хинаян Теравада урсгал энгийн хувийн төвшөнд эгогоо хазаарлах бясалгал түлхүү анхаардаг бол Махаян нь бүх нийтэд инрэл нэгүсэл түгээх замаар эгог арилгахыг номлодог. Важраян очирт хөлгөн нь бэлгэдэл тарны хүчийг ашиглан оюун санааг шууд өөрчлөгдөж замыг заадагч эдгээрийн суурь зорилго нь адилхан эгогүй болох билээ. Иймд буддийн ямар ч урсгал байсан адилхан эгог буруутгаж эгог л гол дайсан гэж үздэг. Харин бусад хүмүүсийг эсвэл гаднах нөхцөл байдлыг буруутгахгүй. Бусдад уурлах, буруу тохох нь зөвхөн эгогийн хийдэг ажил юм. Буддизмд зовлонгийн 3 төрөл байдгийг энгийнээр тайлбарладаг. Зовлонгийн зовлон өвдөх, үтлэх, хорвоогийн шууд зовлон мэдрэмжүүд, хувирхан зовлонд түр зуур таашаалтай мэд боловч эцэстээ зовлонд хүргэдэг бэрх чанар, бүгдийг хамарсан зовлон эготой. Мунхаг хിവэр байх үед оршихуйн бүх хүрээ зовлонгийн үндэс болдог байдал. Эдгээр зовлонгоос ангижрахын тулд эгог устгах шаардлагатай. Эго нь үл үзэгдэгч бөгөөд маш хүчтэй үндсэн өвчин тул түүнийг эмчлэхэд цаг хугацаа, ууггүй дасгал хэрэгтэй. Зөвхөн гаднаас эм тариа өгөөд эдгийх боломжгүй. Хүн өөрөө дотроосоо энэ өвчнийг хангаах учиртай. Будда би та бүхнийг зовлонгоос аварч чадахгүй, харин зовлонгийн учир шалтгааныг зааж өгч чадна гэж сургасан байдаг. Өөрөөр хэлбэл зовлонгоос ангижрах юм бол дхарма ном бөгөөд түүнийг хүн өөрөө хэрэглэж үр дүнг нь хүртэнэ. Аврал одуулах ба бодис сэтгэлийг төлөвшүүлэх нь буддийн замналд орохын тулд эхлээд аврал одуулах уламжлалт ёслолоос эхэлдэг. Аврал одуулах гэдэг нь 3 эрдэнэ болох бурханд дхарма, ном, хуургууд 3-ыг авралын орон болгож сэтгэлээ итгэн даатгахыг хэлнэ. Энэ нь хоосон ёс төдий зүйл биш, сэтгэлээ гэгэрлийн замд чиглүүлж буй чухал шийдвэр, холбоо юм. 3 эрдэнэ гэж юу хэлж байгааг товч тодруулбал, бурхан багш зовлонгийн шалтгааныг гүн таньж сэтгэлээ гэгэрүүлсэн багш буюу үлгэр дуурайл. Дхарма ном бурхан багшийн өөрийн биеэр нээсэн үнэн бөгөөд түүгээр айлцсан сургаал ном. Энэ нь бодит үнний хууль учраас цаглшгүй үнэн байдаг. Хуурга бурханы номыг дагаж сэтгэлийг гэгэрүүлэх замд хамт яваа номын нөхөр хөтөж. Тэд бидний чиглэлийг засаж хэрэгтэй үед түшиг тулгуур болж өгдөг. Аврал одуулах нь энэ 3 эрдэнэтэй гүн холбоо үүсгэж өөрийн амьдралын зорилгыг шинжилэн тодорхойлж буй хэрэг юм. Өглөөс ирсэн мөчөөс эхлэн бурхан багшийн адил гэгэрэлд хүрэх боломж надад бий. Би 3 эрдэнэд итгэж тэдний эдэстэд хүчийг авч өөрийгөө өөрчлөх болно гэж өөртөө сануулж байхыг бурханы шашинд зөвлөдөг. Ингэж сэтгэлээ 3 эрдэнэд байнга даатгаснаар түүнээс ирэх айдас ивэл таны сэтгэлийн гүнд шингэж эхэлнэ.
Энэ айдас ивэл гэдэг нь ямар нэг ид шидийн хүч бус харин номын сургаалыг хэрэгжүүлэх үед гарч эхлэх дотоод өөрчлөлтүүд юм. Өөрөөр хэлбэл Бурхан багшийн заасан аргыг хэрэгжүүлснээр таны бүдүүн болоод нарийн сүрэг сэтгэлийн хөдөлгөөнүүд аажмаар дарагдаж эго буюу би минийх гэсэн хатуу бардам үзэл сулран арилж эхэлнэ. Хүчтэй хоёрдмол сэтгэлгээ эго багсмагц таны дотор жинхэнэ инрэл, нэгүсэл, хайр, бодит оюун ухаан гэх мэт сайн чанаруудыг хөгжүүлэх зай завсар гарч ирнэ. Энэ бол аврал одуулсны үндсэн ач тус юм. Аврал одуулж сэтгэлээ чиглүүлсний дараах дараагийн чухал алхам бол бодит сэтгэл төрүүлэх явдал юм. Бодит сэтгэл гэдэг нь гэгэрсэн сэтгэл буюу бусдын сайн сайхны төлөө өөрийгөө зориулан бүрэн гэгэрэлд хүрэгчийн хүсэл, өргөсөн тангаргийг хэлдэг. Буддизмд хүн бүрийн уг сэтгэлд угаасаа инэрэнгүй бодит чанар байдаг гэж үздэг. Гэхдээ тэр сайхан чанарыг би буюу эгогийн харанхуй бүрхэж бид өөрсдөө таньж мэдлгүй явдаг. Аврал одууснаар би буюу эгогийн тоосыг арилган нэмгэлж бодит сэтгэлийг бид дотроосоо нээж өгч байгаа хэрэг юм. Өдөр тутмын амьдралдаа юу ч хийж байсан, миний энэ үйл бүх нийтийн тусын тулд, эцсийн дүндээ гэгэрхийн тулд болог хэмээн сэтгэлдээ залбирч хөвшгийг бодит сэтгэл үүсгэх бэлтгэл гэж ойлгож болно. Энэ нь аажимдаа таны зам байдлыг зөөлөж, амин ч үзлийг хязгаарлан, хамтын тусыг эрхэмлэх үзлийг төлөвшүүлэх хүчтэй арга зам билээ. Өдөр тутмын амьдралд номыг хэрэглэх нь Буддийн номлолыг дагна гэдэг нь зөвхөн сүм хийдээр явах, ном хурах үедээ биш, өдөр тутмын амьдралын бүхий л нөхцөлд сэтгэлийн дасгал хийх гэсэн үг юм. Жинхэнэ бясалгал бол амьдралын бүхий л мөчид ойлгон ухамсарлаж санамсар мэдэмсэртэй амьдрах үйл явц юм. Зөвхөн өглөө оройдоо хэдэн минут сууж бясалгах нь сайн эхлэл боловч хангалтгүй. Бид аливаа бэрхшээл сорилт тулгарсан тэр агшин л Буддийн номын ёсоор өөрийгөө шинжилж, зүрх сэтгэлээ номхотгож сурах ёстой. Буддгийн айлцнаар зовлонгоос ангижрах зам нь тасралтгүй дадуулах хэвшил юм. Өглөө өдөр орой гэж хуваан нэг удаа хийчихэд мартах бос, харин зовлон шаналл мэдрэгдвэл тэр дорнд номын аргуудыг санаад хэрэгжүүлэх хэрэгтэй. Тухайн мөчид уур тань хурч байна уу, хэн нэгэнд дургуутсалт төрж байна уу, эсвэл айдас гунигт автсан байна уу, тэр бүх үед хамгийн түрүүнд өөрийгөө сануулгах шаардлагатай. Би одоо яагаад уурлаад байна вэ? Миний энэ уур эцэстээ юу авчрах вэ? Гэвчлэн сэтгэл дотроо ажиглаад ирэх үед аль хэдийн тэр уур хилэнгийн хүч буурч эхэлдэг. Энэ бол бясалгал, өөрийгөө танин мэдхүн эхлэл юм. Санамсар мэдэмсэр, оюун санааны сонор сэрэмж, эдгээр нь номыг амьдралдаа хэрэгжүүлэх гол түлхүүр ухамсарууд юм. Тиймээс өөрийгөө энэхүү сэрэмжтэй горимд сурах нь маш чухал байдаг. Дашрамд дуртахад олон хүн Буддийн номд итгэнэ гэдгийг өдөр бүр маань унших, эсвэл том ном цээжлэх, олон зан үйл үлдэх гэж андуурах нь бий. Тэдгээр зан үйл нь туслах дэмжлэг болохоос өөрөө өөрчлөгдөхгүй л бол Бурхан багшийн айдас шууд хүрэхгүй. Айдас гэдэг нь гаднах ямар нэгэн хүчтэй оршихугаас шагнал авч байгаа зүйл огтоос биш, харин таны өөрийн чин сэтгэлийн өөрчлөлтөд илрэх гэгээ ухаарал юм. Бурхан багш хүнд ч ялгууртай хандахгүйч эгогийн өтгөн бүрхүүлтэй хүнд түүний сургаал нэвтрэх зам хаалттай байдаг. Харин сэтгэлээ нийлээ, өөрийгөө өөрчлөх оролдлого хийлээ, сайн үйл үлдлээ. Тэгэхэд тэр айдслал таны дотор мэдрэгдэж эхэлнэ. Тиймээс өдөр тутам бие хэл сэтгэлийн үйлдэлээ сайн сайхан руу чиглүүлэхийг хичээгээрэй. Буддийн сургаалт хүний бие хэл сэтгэлийн 3 хаалгаар үлдэгдэг гим нүгэл буруу үйлийг төвчхийг сургадаг. Өөрөөр хэлбэл аврал авсан тэр мөчөөс миний амьдрал одоо өмнөхөөсөө өөр болж эхэллээ. Би үйл хөдлөл хийх үг, бодох бодол бүхний хянуур байлгах ёстой хэмээн өөртөө амлах хэрэгтэй. Ингэснээр та өөрийн үйлдэлүүдийг аажмаар өөрчилж эхэлнэ. Тухайлбал урд нь мэддэг чайхардаггүй байсан дараах сөрөг хөвшлүүдийг одоо хянаж эхэлнэ. Биеийн төвшөнд хэрүүл зодон хийх, бусдад хүч хэрэглэн хорлох явдлуудыг болох, хэлний төвшөнд бүдүүлэг ширүүн үгс хэлэх, бусдыг доромжилж гомдоохоос төвчих, сэтгэлийн төвшөнд уур хорсол, хатаа жутоо, шунал тачаал гэх мэт сөрөг сэтгэлээ дарж багасгах. Эдгээрийг эрхэмлэж эхэлбэл таны амьдралын чанарт эерэг өөрчлөлт аажмаар мэдэгдэнэ. Буддийн номын үндсэн хэрэгжүүлэлтэнд сэтгэлээ өдөр бүр засах явдал гэдгийг эндээс ойлгож болно. Зөвхөн сүмд очиж мөргөх, эсвэл зан үйлийн дэг жаяг даахад гол нь байгаа биш юм. Хэрэв хүн сэтгэлээ өөрчлөхгүй байж гадна талын ёс үйлдэлүүдээр өөрийгөө шашинтай хүн гэж өргөмжлөхийг хүсвэл түүний буруу сэтгэл огт засагдахгүй үлдэнэ. Өглөө бүр цаг тутам агшин бүрдээ өөрийн зурсан муу зан сэтгэлийн хөдөлгүүдтэйгээ нүүр тулж тэдгэрийг номхруулахыг хичээх нь буддизмын жинхэнэ бясалгал юм. Мэдээж хүний боглож гимшмээр зуршлууд нэг өдөр нэг сардаа бүрэн арилчихгүй. Эго гэдэг хүчрхэг дайсан ийг шууд нэг мөсөн устгах арга байхгүй. Харин түүнтэй төвчээртэй ажиллах, өдөр тутам жижиг ялалтууд байгуулж байх нь хамгийн ухаалаг зам юм. Та нүглийн буртгийг мянгантаа мэгзэн уншаад эсвэл хүчтэй тарин тоолоод арилгаж чадахгүй. Харин энгийн мөчүүдэд сэрэмжтэй байж сэтгэлээ шинжилж сурвал алгуур боловч үнэн төрхтэй учран золгоно. Үүний үр дүнд таны сэтгэлийн хандлага эргээр хуурч буддгийн айдас жанлав чухам тэр үед л таны дотор бууж байгааг та өөрөө мэдэрнэ. Сайн мууг тэгш хүлээн авахын учир.
Бид амьдралдаа дан сайн сайхан зүйлийг хүсэж, цаар хэцүү бүхнээс зайлсхийхийг хичээдэг. Гэвч бодит байдал дээр сайн муу явдал ээлжлэн ирэх нь гарцаагүй. Өнөөдөр баяр жаргалтай явснаа маргааш гинэд бэрхшээл асуудалтай тулгардаг нь амьдралын жам. Иймд хэрэг хүн зөвхөн сайн сайхныг найдан хүлээж цаар зүйлээс үхтлээ имээдэг бол тэр хүн гуниг түгшүүрийн хооронд хавчигдан амьдрах болно. Буддизмд энэ үзэгдлийг хоёрын хооронд хавчигдах зовлон гэж нэрийддэг ба зөвхөн хүлээлт, найдвар, айдас зэргээс үүдэн өөрийгөө зовлонгийн тавцан дээр тавьж байна гэж үздэг. Тэгш тэнцвэртэй сэтгэл, нэрэмбий сэтгэл нь Буддын номын нэг гол ойлголт юм. Энэ нь аливаа зүйлд хэд дурлахгүй, бас хэд дургуутсахгүй, юмсыг байгаагаар нь хүлээн авах сэтгэлийн төлөвийг хэлнэ. Сайн явдал тохиолдоход баярлан, муу явдал тохиолдоход ундууцна, цаармагт үл тоох, энэ бол жирийн хүний зан. Харин муу явдал тохиолдоход ч энэ цагийн нөхцөл ийм байна, удахгүй өөрчлөгдөнө гэж хүлээцтэй хандаж сурвал тэр хүн ямар ч хүнд нөхцөл дотоод тайван байдлаа хадгалж чадна. Өөрөөр хэлбэл бүхнийг түр зуурах гэж таних ухаан сууж байгаа хэрэг юм. Өнөөдрийн дайсан чинь маргааш нөхөр болж мэднэ. Өнөөдрийн баяр маргааш гуниг болохыг хинч таашгүй. Энэ бол хамаарал оршихуйн хууль буюу бурхан багшийн нээсэн шүтэн барилдахуйн оршлын жам юм. Бүх юм шалтгаан нөхцлөөс хамаарч өөрчлөгдөж байдаг тул нэг зүйлд хэд бардаж, нэгэнд нь хэд автвал тэр үзэгдэл өөрчлөгдөхөд таны сэтгэл даган ганхаж зовно. Харин юмсыг байгаагаар нь ойлгож сайн саарыг тэнцүүхэн хүлээн авч чадвал сэтгэлийн жинхэнэ чөлөө эхэлнэ. Хүн хүлээлт багтай байх тусам стресс багтай байдаг. Ялангуяа өдөр тутмын амьдралдаа бусдаас орчноос хит их юм бүү шаард. Тухайлбал гэр бүлийн хүмүүс бие биенээсээ төгс байхыг хизээж алдаа гаргахгүй хүсэж шаардвал байнгын маргаанд тунирхал тасрахгүй. Гэтэл хүн бүр алдаа гаргадаг, төгс хүн гэж үгүй, бурхан багшийг эс тооцвол. Алдаа гаргах бүрдээ бид шин зүйл сурч авч байдаг. Тэгэхээр алдаа болгоны цаана нэг сургамж бий гэсэн үг. Хэрэв та ойр дотны хүмүүсээ болон тохиолдсон явдал бүрийг нэгэн сургамжтай ном хэмээн хандаж чадвал сайн муугаас үл хамааран жинхэнэ аз жаргалтай байж чадна. Гэр бүлийн амьдралд ч гэсэн зөвхөн аз жаргал хүлээх бус, элдв бэрхшээлс санал зөрөлдөөн гарч болохыг хүлээн зөвшөөр. Ингэвэл асуудал тулгарсан ч сандралгүйгээр хамтдаа шийдэх хандлагыг та өөртөө төлөвшүүлнэ. Энэ миний буруу биш, чиний буруу, өөрөө мэдээд зас. Гэх маягаар хариуцлагаас зүхтах нь эгогийн илрэл бөгөөд гэр бүлийг бутрагдаг муу зуршил юм. Харин асуудал гарчээ хамтдаа ярилцаж шийдье гэж нэмжин сэтгэлээр шууд тулж чадвал ямар ч бэрх асуудлыг даван туулах амар болно. Нөгөө талаас бид өөрсдөө зориг хүсэл тэмүүлэлгүй бай гэсэн үг биш. Будда шиг гэгэрх ирмэлцэлд сайн хүн байхыг тэмүүлэх нь маш хэрэгтэй, эерэг хүлээлт юм. Харин өдөр тутмын явхад болж буй өчүүхэн зүйлсийг санснаар минь байх ёстой гэж зөрүүдлэх нь хэрэггүй гэсэн санаа юм. Хүснээр болохгүй жижиг зүйлд хит санаашрахын оронд өөрийн бие, хэл, сэтгэлийн үйлдэлийг улам сайжруулахад анхаарах хэрэгтэй. Тэгж чадвал таны эргэн тойрон амгалан тайван уур амьсгалтай болно. Гэр бүлийн гишүүд бие биедээ илүү хайртай, хүлээцтэй, хэвтэй болно. Хин нэг нь өвдөхөд бусд нь халамжлана, хин нэгний сэтгэл готроход бусд нь дэмжинэ. Ингэж бусдыг ойлгодог, өөрөө ч бусдад ойлгогддог орчин бүрдвэл зовлон дунд байсан ч хүн инээмсэглэх хүчтэй байдаг. Өвдөж хавцсан ч сэтгэлийн хүчээр бусдыгаа тайвшруулж инээмсэглэж чадна. Уур бухимдал дунд ч уужуу үгээр зөөлөж чадна. Энэ бүхэн таны дотоод сэтгэлээ өөрчилсөний гайхамшиг юм. Сэтгэлээ өөрчилж чадвал гадаад нөхцөл байдал таныг захирхаа болж, та нөхцөл байдлыг өөрөө захирч эхэлдэг. Гэр бүлийн эв нэгдэл ба нээлттэй сэтгэл. Буддын сургаалын үндсэнд нээлттэй сэтгэлээр амьдрах гэж хэлж болно. Сэтгэлээ нээх гэдэг нь өөрийн бодол, мэдрэмжийг ил тод илэрхийлж, бусдыг ч бас чин сэтгэлээсээ сонсхийг хэлж байна. Гэр бүлийн хүрээнээс эхлэе. Хэрэв та өөрийн гэр бүлийнхэндээ сэтгэлээ нээж харилцан ойлголцдоггүй бол бүх амьтны тусын тулд ажиллана гэсэн сүржин үг хоосон хэрэг болно. Бүхнийг хайрлахын эхлэл бол өөрийн ойр дотныхноо чин зүрхнээсээ ойлгож хайрлах явдал юм. Тиймээс ханаа үр хүүхдээ эцэг эхээ гэсэн халуун сэтгэл уучлах ойлгох чадвараа хөгжүүл. Хэрвээ гэр бүлийн хэн нэгэн алдаа гаргавал буруудхан хашгичхаас өмнө тухайн хүний оронд өөрийгөө тавьж үзээрэй. Таны дотор жаахан ч гэсэн инрэл байвал тэр даруй уур хилэн намжиж оронд нь асуудлыг шийдэх арга зам бодогдож эхэлнэ. Шулуун бөгөөд сайхан сэтгэлийн яриа бүх гомдол тунирхлыг газар дээр нь шийдэж чаддаг. Нэгнийхээ өөдөөс чин үннийг хэлэлцэж чадвал ямар ч үйл ойлголцол арилдаг. Үүнийг газарт буух буюу бодит байдлыг хүлээн зөвшөөрөх алхам гэж хэлж болно. Ингэж чадвал асуудал гарсан даруйд шийдэгдэж дахиад хит хуримтлагдахгүй. Маргаан хэрүүл бол эгогийн тижээл гэдгийг сана. Маргалдах тусам бие биенээсээ хөндөрч улмаар ганцаардна. Маргаанд ялагч үгүй, хоёр тал хоёул сэтгэлдээ сэвтээ үлддэг. Харин ойлголцол, уучлал бол бод сэтгэлийн тижээл юм. Бусдыг ойлгох тусам тэд ч таныг ойлгож эхэлдэг.
Аливаа асуудлыг хайр хүндэтгэл, бие биенээ өршөөх сэтгэл дээр үндэслэн шийдэж дадах нь гэр бүлийн хамгийн эрхэм дасгал билээ. Гэр бүл бол бидний буддист бясалгалыг хэрэгжүүлэх жижиг ертөнц юм. Энд ив нэгдэлтэй байж сурсан хүн гадагш гараад бусдтай эвтэй байх нь лавтай. Ингэж дотоод чанараа гэгээтэй сайхан болгоход тань гэр бүл тань түшиг болж өгнө. Тааж гэр бүлийнхэндээ гэгэрлийн замыг үлгэрлэн үзүүлнэ. Эцэст нь дотоод чанар тань гадагш чөлөөтэй илэрдэг болвол таны хандлагад хүмүүс татагдаж эхэлдэг. Та өөрөө ч гэсэн бусдад нээлттэй сэтгэл хангалуун, айх зүйлгүй амьдрах болно. Сайн санаа, сайхан сэтгэл гэдэг даалд байх ёсгүй. Аль болох үйл хэрэг, уг яриагаар дамжин ил тодорхой харагдах учиртай. Тэгж байж л хүмүүс бие биенээ ойлгож итгэдэг. Тиймээс зурсан хил хязгаараа нурааж дотоод ба гадаад хоёр нүур гаргалгүй амьдр. Өөрөөр хэлбэл дотроо бодсноо илэрхийлж хэлснээ чин сэтгэлээсээ хийх хэрэгтэй. Ингэж чадвал таны жинхэнэ мөн чанар бусдад харагдаж, өөрт тань ч мэдрэгдэнэ. Энэ бол сэтгэл өөрчлөх бясалгалын нэг зорилго юм. Дүгнэлт буддизмын гол мөн чанар нь хүн өөрийгөө өөрчлөхөд оршдог. Шашны зан үйлс тахил өргөл зэрэг нь зөвхөн туслах хэрэгсэлтүүдий бөгөөд эцсийн дүндээ таны сэтгэл гэгэрсэн бол баяр баясгалантай, зовлонгүй оршихуйг бүтээнэ. Хэрэв хүн сэтгэлээ өөрчилж инэрэнгүй уужуу ухаан, хуваа хичээх бие үзэл үгүй буюу эгогийн төлөвт хүрч чадвал өөрийгөө ямар нэг тодтгол шошгоор илэрхийлэх шаардлагагүй болдог. Буддист ч бай, христчин ч бай хамаагүй, хамгийн гол нь сэтгэлдээ гэгэрэлт хүрэх явдал юм. Бурхан багш өөрийгөө бүү шашны хүлээсэнд оруул, харин сэтгэлээ л хөгжүүлэх хэмээн сургасан байдаг. Хэрвээ хүн хуваа хичээх бие үзэл буюу эгогоо засахгүйгээр бурхтыг шүтсээр байвал ямар ч өөрчлөлт гарахгүй. Эготой хүн бурхантай холбогдож чадахгүй, бурхан ч түүнийг өөрчилж чадахгүй. Гадаад ертөнцийг өөрчлөхөөс өмнө өөрийгөө өөрчил буддизмын сургаалын утга учир ердөө энэ. Өөрийгөө ялахад л бүхнийг ялах боломж нээгддэг. Эцэст нь хэлэхэд та ямар нэг шашин шүтдэг эсхээс үл хамааран сайхан сэтгэлтэй, зөв хүн байх нь хамгийн эрхэм чанар юм. Энэ чанарыг өөртөө төлөвшүүлсэн цагт та аль хэдийн гэгэрлийн замд хөл тавьсан гэсэн үг билээ.